За сайн байцгаана уу. За тэгээд манай суугт маань эргэн 5 морил тэгээ энэ удаагийнх бас нэлээд онцлогтой дугаар явж байна. Одоо бидний нөө зочны булан маань эхэлж байна. Тэгээд онцлог нь юу вэ дэлгээ? Reptile сонирхогч. Гэтэ загс тэжээжсэн юм зү. За тэгээд Reptile могоо одоо энэ Монголд одоо энэ төрлийн могоо анхных нь одоо үрдсэн тийм энэ хүн дээр тийм учраас одоо бид зочилж ирээд энэ могоотой танилцаад төлтөө танилцаад за энэ могоод хижээх арга одоо туршлагаас нь хуваалцъя гэж бодлоо. Тэгээд одоо зочноо танилцуулъя тийм зочин маань өөрийгөө танилцуулах баг. Наа болдоо иргэдэг. Тэгээд амьтан сонирхогч тэжээгч. Нобет тэр. Уламжлал ихний асуулт байдаг. Одоо хэдэн настайгаас амьтан тэжээж эхэлсэн бэ? Тэгээд ямар амьтнаар эхэлж исэн бэ? За би чинь нэлээд багасаа дахианаас эхэлж ирсэн. Дахиа? Шууд. Дижимингаас одоо дигдэг. Манай өвөө чинь нэг хүрээлэнд ажилладаг байсан. Тэгээд манай аавд 7 модал манай хамтдаг байсан. Манай аав тэгээд нэг 40 ширхэг дигдэх авчиж өгчээсэн бүр яг шар. Тэгэл яг тэндээс эхлүүлээл яг тэгэл бүр том болтол тийжээл өндөглүүлээл. Тэгэл нэг хэсэг дахианд бол нэлээд орсон. Тэгээ явж байгаа дахиан маань тагтаа болол. Тэгэл тагтаа бас нэлээ явсан бас нэлээ эдэнцэлтэжсэн. Тэгэл загас нохоо гэл явсан да. Тэгэл буцаа нохоо загсарсан л мэт юм байна. Би сая яг асууж ирсэн байхгүй. Дахиад анхлан тэгжээж исэн. Яг нэг тагтаа руу орсноо гэдээ яг асуучихсан чи хэлчихлээ л дээ. Тэгээд одоо ер нь могоо тийжээгээд ер нь одоо Reptiles гэсэн үг шүү дээ. Reptiles сонирхоод ер нь хэр удаж байгаа вэ? 5 жил. Яг сонирхоод бол удаж ирсэн ялч. Тэгээд эдгээр чинь олж тижээх чи бас хэцүү шүү дээ тий. Тэгэл явсаар аваад ямар яг тижээж яг өөрөн болгоод бол 5 жил болж байна. Түүнээс өмнө бол мэдээж их сонирхож байсан. За одоо 5 жилийн хугацаанд тижээгээд энэ ер нь саяны нөгөө төрдөг могооч өндөлдөг могооч одоо өндөлдөг гэж ярих бах тий. Өндгөлсөн могоомаар ер нь урд нь чи ер нь могоо үржүүлж исэн үү? Өрдөөсөө үржүүлж байгаа. Тэгэл одоо энэ манайхаа одоо өндгөлдөг могооч бас яг 4 5 тaalтай. Яг орж ирэхэд нь л өргөдөө сонирхож эхлэв. Манай Эрка гэдэг найз авч ирсэн. Би болохоор Mexican Black King гэдэг хар могоо гэдэг шүү дээ. Тэрийг хамгийн анх авч ирсэн. Тэгээд манай Эрка маань ерөөдөө яг энэ могоог бас жоохон тэжээх боломжгүй болоо. Тэгээ би авчихсан. Одоо 2 жилийн өмнө. Тэгэл яг 2 жилийн өмнө яг намайг авахд үржлийн нас зэндээ бол хүрсэн байсан. Тэгээд нийлүүлэх гэж ерөөдөө яг 2 жил оролдол. Тэгэл 2 жилийн дараа яг амжилттай болчихжээ та. Яа за баяр үргэе. Баярлалаа. Хизээ яг могоо сонирхоод яг юу нөлөөлөв могоо тийжээхэд? Могооны хувьд би зүгээр яг хараад яг надад зүгээр нэг хүн болгонд байдаг гэсэн айдас бол байсан. Тэгээд нэг удаа фэйсбүүкээр нэг влог үзчихээд тэгж яагаад одоо яг энэ Ballpoint гэдэг могоог харж ирсэн. Тэгээд ингээ харахад эднэр бүр ингээ амар сонирхолтой. Эдний одоо өнгө зүс нь бүр яг татсан л та. Тэгээд яг тэр яг үдсэн бичлэгний ардаас л тэгэл ер нь яа тийм байна гэж судалж янз бүрийн бичлэг үзэл яваадсан чинь энэ дэлхийн хамгийн алдтай могоотой нэг Ballpoint юм бол тэгээд одоо бол яг байгаль дээрээс нь яг анхны яг морфыг гаргаж авснаас хүн төрөлхтөн ч одоо манай ч 30 жил хөгжүүлж байгаа нэг 30 жил хөгжүүлэхэд 7500 одоо өнгийг гаргацсан. 7500. Тэгэхээр энэ ингээд энэ лүү ингээд бүр өөрөө яваад орчих нэг одоо бүр юу ингээд яг энэ ахгүй одоо өнгө. Эднес ч одоо мангар олон өнгөтэй. Нэгийг нэгтэн хойлвол яг юу гарах вэ гэдэг юм сонирхолтой л болж байгаа. Ирлээцчихгүй. Өнгөний хувьд бол ирлээцж ил явж байгаа юм л да. Тэгээ моф гэдэг чинь өөрөө нөгөө юу гадаад төрөх нь бол үнцэндээ өөрчлөгдөхгүй. Яг бета шиг өнгөнд өөрчлөлттэй яваад. Тэгэл яг тэр бол амар сонирхолтой санагдсан. Тэгээд хамгийн анх тэгээд яг могоо барьж үзэхэд бол үнэхээр cool санагдсан. Тэгэл өрдөөсөө төсгөлдөө. Би тий нөгөө нэг ирсэн л та. Анхны Reptile-ийн цуглаан дээр би анх удаа могоо ирж үзсэн. Одоо энэ дугаарыг бас үзээрэй. Бас тий гоё байсан. За тэгэхээр мэдээж юм болгонд анхных гэж байдаг.
Тэгэхээр одоо ингээд чи бол гэртээ анх удаа Монгол хийж үзэж байгаа тэр цаг үед ор тийм ээ. Энэ танай хүүхдүүд гэр бүлийнхээ ер нь хэрхэн хүлээж авч ирсэн бэ? Ер нь монголчууд чинь нэг могоо гэхээр айдаг хайрхан энэ төр гэж бараг зосын амтан болоод явчих бүр загсаас илүү. Одоо хүртэл тийм асуудал байгаа л та. Гэр бүлийн өрөөнд үү? Яг одоо миний яг гэр бүлийн өрөөнд байхгүй л тийм. Хамгийн анх одоо би ямарчсан нөө нэг хар могоогоо ингээл худалдаж авал гэртээ тижээхгүй гэж аваал. Тэгэл ажил дээр аваачин гэж их нэртэй хэлээл тэгээ шууд гэртээ аваад ажилтдаг амар хүүтэн байт юм. Гэрт нэг тонохгүй болохгүй мэн гээл. Тэгэл яг та нөгөөтгий ч юм аа тэгэл би чи ингээл барьж марч үзээд өдөөсөө тэгэл донтцсон хүн чинь тэгэл нөө нэг авахыг хүсэж байгаа юм авцсан. Хүн чи яг та байнгын л ингээд байж нэстэй. Тэгэл тэрийг манай эхнэр хараад тэгэл эхнэр бас өөрөө нэг барьж үзэж юм үзэл. Тэгэл яг энэ амтнаас жинхнээсээ танилцж байгаа юм чинь. Нөө нэг үлгэр домгийн нөө нэг амар лус авдаг амтан чинь яг ингээд харьцаад үзээд ямар амтан бэ. Тэгээд бас надтай адилхан ингээд бас нэг мэдрэмж авч байгаа шүү дээ тэр юм чинь. Тэгээд тэрийг хүлийн зөвшөөрөд гэртээ тижээхэр болсон юм. Завдас ганцхан могоо шүү гэл. Тэгээ яг ер нь ингээд могоо тижээдэх хүмүүсийн хувьд бол ганц могоо тижээнэ гэж хэлээч байхгүй. Тэс анхны могоо л гэж байгаа шүү дээ. Тийм анхны могоо гэж байгаа. Тэгэл явчих нэрцээс. Тийм. Ер нь бол манай одоо их хичнээн загас нэрдэг хүмүүс шүү дээ. Анхны загас гэж байдаг тийм. Тэрээс тэр анхныхаа загасыг ер нь бол загсыг нэг ах гүрэмд хизээч тижээнэ гэж аахгүй. Яг л тэгэл. Тэгэхээр одоо энэ хүүхдүүд одоо танай хүүхдүүд бол мэдээж одоо могооноос айхгүй бах тийм. Тэгээд ер нь хэр одоо юу гэдэг нь могоонд анхаарал хандуулж аавдаа хэр их тусалж мэдээж амтан дижээ гэж чинь заавал ажиллах хэрэгтэй байна тийм. Тэгэхээр тэр амтны арчилгаанд ер нь хүүхдүүд ер нь хэр оролцож байна. Нөө манай чинь тэгээд намайг би эдгээр чи наашин цааш нь болгоо шүү дээ ингээл бүгдийн цэвэрлэх. Тэгэл тэр болгон тэгэл барайл байж гин. Тэгээ би цэвэрлэн тэгэл бас надад чи намайг байхгүй оронд бол би ч тэгэл хөдөө гадаа тэгэл явна шүү дээ. Ажиллаар тэгэл заримдаа сар маар 14 он моног гэл их нэртэйгээ заримдаа хойлооч явах тохиол. Тэр үед бол тэгэл манай хүүхдүүд ч тэрдээс усын хийн тэгэл нааш цааш нь болгоно гэрлийн насаа хэд матан залгана. Арай хоол болж чаддаг. Гэтэ могоо хоолн болчихсон шүү дээ. Хөдөө гадаа явахад ямар ч асуудалгүй. Одоо хоолны загсыг бодлоо. Хоолны тухай одоо бүр бас нэг нарийн ингээд хэрэггүй асуу. Хэрэггүй бас асууя гэсэн бодож байгаа. За анх хар могооноос эхэлсэн гэсэн шүү дээ. Тэрнээс гадна энд одоо Python гэдэг одоо энэ ч бол минийхэр бол Mowgli хүүхэлтэн дээр гардаг могоо юм шүү дээ. Нөгөө нүдний эргэлтэй залгидаг. Тэгмэд тэр хар могооноос гадна ингээд яг нийт хичнээн төрлийн могоо тижээч вэ өөрөө. За ер нь яг beginner могоонуудыг анхлан тижээдэг хүмүүс ихэвчлэн тижээдэг могоонууд ер нь хинхэн явсан да. Torn Snake тэгээд King Snake тэгээд Constrictor, Ball Python, Burmese Python гэл ер нь авчихсан дөө. Тэгэл яг орж ирсэн ингээл орж ирэх боломжтой ямар нэгэн байдлаар ингээ боломж нь гараад орж ирсэн мөгөө бүгдээрээ тэгэл надтай очивол энэ тийш явсан даа. Ааха. Юу тэгэхээр ч одоо Монголд ер нь хичнээн төрөл зүйлийн могоо одоо Cobra, Anaconda гээл те. Монголд юу бол гадны хортой могоо ер нь бол төрөл байхгүй. Одоо яг ганц нэг хятадаас нэг хулсны pit viper гэдэг нэг ном юм бид шүү дээ. Тэр орж ирд юм лээ. Тэд нар болохоор зүгээр нэг баг хүнсний зах дээр шахав ингээд хүмүүс аваад ирд юм лээ. Тэгээд тэнцээ тий баг чек гэж оролцсон хэд хэдэн тохиолдол байт юм лээ. Тэгээд тэрнээс бол хортой бол актрактор алдартай нэг хортой могонд мэдчих байхгүй. Дандаа яг анхлаа сонирхогчдод ерөөдөө тохиромжтой ааш зангийн хувьд бол нэлийн зөвлөрсөн одоо F3 үе гэж ярьдэн шүү дээ. Бид нэр яг 3 үеэс бараг 4-5 үеэс ингээ хошоогоо байгаль дээрээс хошоогоо тийм юм ирэхэд. Ер нь бол бараг бүгд байгаа шүү. Монголд үү? Тэ төрөл зүйлүүд нь тэг ихэнх нь байгаа. Яг beginner могоонууд бол ихэнх нь байгаа. Яг нөгөө нэг ер нь баг бүгд байгаа байна яалч. Тэг манайхны нэг сонирх зүйл нь ерөөхдөө авраг могоо тал руугаа авраг могоо тал руугаа яваад одоо тэгээд мэдээж ирээд ямар ч юм тренд өөрчлөгддөг шүү дээ. Одоо буцаад collaborate нөгөө нэг жижигхэн могоонууд руугаа бас орж байгаа хүмүүс ч бас байна ер нь бол. Тэгэхээр бас манай нөгөө одоо энэ
сувгийн үзэгч нар бас анзаарж байгаа бах та юу анзаарж байгаа гэхээр бүх төрлийн одоо анхан одоо ингээд нөгөө хоргуу могоонууд те хүмүүсийн ихэнх нь тэжээж ийн гэхлээр одоо энэ могоо сонирхдаг залуус бол Монгол бол маш их болцсон юм байна те. Тэгээ ер нь бол байгаа. Би тэрийг бас мэдж байгаа л. зүгээр чичтэй зориулаад хүмүүсийн зориулаад хэлж байна. Мухаар л бодлоо байгаа гэж хэлж байгаа. За тэгээд одоо энэ бол оршил хэсэг байлаа. Тэгэхээр одоо бид хамгийн гол юм нь болохоор одоо мэдээж нөгөө одоо энэ нэвтрүүлгийг үзээд ч юм уу дараа нэг могоо сонирхох тийм ээ. Тийм хүмүүс бол зөндөө байх бах. Одоо могоо сонирхож хэлж байгаа ч гэсэн одоо энэ тэр хүмүүс үзэх бах. Тэгэхээр ер нь яг могоо тижээхэд одоо террором тий гурван яг ямар байх хэвээр за ямар хэрэглэгдэх хүнүүд одоо халаагч нь ямар халаагч үүдийн гэрэл нь ер нь ямар гэрэл тавил зүгээр эдийн тий одоо орчныг ингээд огчвол ямар байдлаар огчволох юм бол зөв гэрийн нөхцөл анх дижээж байгаа хүмүүс хэрэгтэй байх вэ гэсэн тийм зөвлөгөө авах заавал байх хэвээр хэрэглэлүүд нь ямар хэрэглүүд юм бэ гэсэн талаар зөвлөгөө авмаар байгаа. Тэгээ могооч өөр бас 7 орны яд шүү дээ. Тэгэхээр гурлаа одоо хүмүүс сонирхолтой болох үүднээс босоод могоон дээр очиод яг яриулаарай. Тэгвэл гоё болох тий. Гурван нөхөр суугаад яриад тий. Тэгэхээр яг могоонууд дээр очиод яг ингээд энэ яг ийм хэрэглэл байна ингээд ингэж явал их тогтой байдаг гэд тийм очиод үзүүлсэн дээр баг. Тийм учраас үзүүлэхийн өмнө манайхаа нөгөө лайк, subscribe share, comment асуух зүйл байвал ингээд шууд асууж болно шүү дээ тий. Таавал хэлчихэж. Лайк дараарай. За. Зя энэ могооны террариум гэж яригдана тийм ээ. Яг хоо бидний явд одоо аквариум загас чинь бас нэг дотроо гар хийцний аквариум, үйлдвэр аквариум янз бүр байгаад байгаа шүү дээ. Энэ бол яг террариум бол биш, энэ яг enclosure cage стилийн сав байгаа. Ерөнхийдөө би баг өөрөө хийсэн гэж хэлж байна. Ерөнхийдөө тэг яг могоондоо яг зориулаад. За хэдлээ хэрэглэгдэхгүй ярина гэсэн. Энд бол мэдээж термометр байна тий. Термометр. Тэгээд энэ гэрэл байгаа. Яг могоонд бол гөрвлийн хувьд бол могоо бол харьцангуй гайгүй, гэрлийн хувьд бол гөрв чинь заавал UVA, UVB, нарны гэрэл, кальц хэрэглэж байгаа. Могоо бол хоолноосоо бүх юм авчдаг. Бүхэл бүтнийг амтныг ингээд яс ус хумс юутай итгэн бүгдийг зэлгэж байгаа учраас бүх хэрэгтэй юм аа тэндээс авчдаг. За мэдээж термометр байгаа юм чи халаагаар авах хэрэгтэй тий. Халаагаар байгаа. За миний халаагаар бол энэ ард явж байгаа. За тэр чигтээ босоогоор. Тэгээд халаагаар маань энэ ч холбогдсон байна. Энэ болохоор нөгөө юу термостат. Тэгэл энэ одоо жишээлбэл 31 дээр хүрэх юм бол халаагаар өнтөр зогсоол яг аквариумын халаагаартай адилах юм шүү дээ. Ерөөдөө тэгэл явчихна. Тэгэл энэгээр чинь тэгэл бүхэл яг нарийн температуруудад бүгдийг тэгэл зээл явчихна шүү дээ. Зээл явчихна да. За өөр агаарч олагч. Яг энэ бол агаар сэлэлт бол ингээд нуртлаараа ингээд. За энэ нефт ингээд ерөөдөө битүү нефт ингээд агаартай дөө. Энэ бол энэ дээр одоо дэвсгэр тийм бэдинг хөвчлэн ер нь бол эхлээд явах гой юм хийд юм уу? Памперс амар субстратууд тавиал амар нэг хөрс мод чулууг хал амар гой юм тогтчлал. Хиндээлдэг тэгэл сүүл рүүгээ тэгэл ялч нэг юм их юм болд юм да. Гэтэ энэ бол эднэртэй ч амар байд юм дөө. Энэ бол яг нэг үржүүлэх гэж хүний стайл. Тий, яг үржүүлэх ирэхэд стайл. Загсан дээр ч гэсэн одоо манай үржлийн аквариум бол юу ч яахгүй шалтгаан аквариум. Ер нь яг тэр дээ. Би ч хамгийн анх эхлэхдээ нөгөө өстөө бэкграунд тэгэл нөгөө мод юм зүйл амар лаглаг юм гэсэн. Тэгэл ингээл тэрийг хараасууд. Сүүл рүүгээ тэгэл эднэр ч олон болол тэгэл үржүүлээд. Төрөний нөгөө нэршилсэн шүү дээ. Террариумаас өөр юу хчлээ? Cage энэ enclosure гэдэг cage гэдэг ирэхэд яг тийм стайл. Terrarium болохоор одоо яг зориултын брендинг нөгөө нэг одоо Exoteria Repti зүгээд лаглаг брэндүүд байдаг шүү дээ. Тэдний ямиг ирэхэд анх тижиж байгаа хүмүүс авч хэрэглүүл сетер навах хэрэглчүүд ер нь хамар үт юм да. Тий. Юу энэ ер нь төмөр, хувцар, шил, мод яг ямархуу юмар нь хийвэл илүү одоо дээр байдیں۔ Хувцар ер нь болоо. Тий, шил бол могот ер нь асуудалтай.
Яг дан шууд шилэнд. Энэ үгүй манай могоог гүйж та. Сард хэд гүйж вэ? За ерөөхдөө зулцхан үедээ бол тогтмол сардыг хоолт ижилэн яг сайхан байвал сард нэг 30. Одоо энэ бол 2 сард нэг 30 нүд. Энэ маань одоо гүйж байгаа ярьсан зарах уу? Хүмүүс янз бүрийн шалтгаан ярихгүй нөө. Энэ бол Bow Constrictor BCI гэдэг Төв Америкийн авраг могооны төр. Аврагдаа орох ба тийм. Энэ одоо хэдэн метр болох вэ? Энэ нэг 3 м гарсан болно. Яа. Энэ одоо 2.1 дээрээ явна. 2 настай залуу юмт байгаа. За ер нь могоо хэд наслах бол 15-аас 20 нас хангалттай наслж шүү дээ. 40-30 нас хүрсэн могоо энэ тэнд байж л дээ. Гадны нэг бичлэг харахаар нэг хүүхдүүд нь баг амар том баг могоон дээрээ суугаа яваад идэв. Reticulated python, торлог python гэдэг хамгийн том могоо чинь тэд нэр ихгүй. Anaconda чинь ногоо anaconda чинь жингэр нэгт. Бүдүүн гэсэн үг юм шүү дээ. Бүдүүн жингэр. Нөгөө нь reticulated python болохоор уртаараа нэгт урт. За аль нь амар бэ? Бүдүүн амар уу, урт нь амар уу? Anaconda бол жоохон ааш муутай. Нөгөө python бол ерөөд гайх шүү дээ. Бас тэ дотроо чинь усных гээл хоёр нутгтэн гэдэгтээ баг ер нь усны могооч гэж байгаа. Тэгэл бас яг ихэнхдээ усанд амьдардаг могооч гэж байна. Тэгэл яг халуун орон цөлийн могоо бүхэл газар нутаг. Галай могоо тийм. Энэ бол яг ширэнгөө. За манай нөгөө могооны ээж мөн мөө төрсөн амт маш үү дээ. Аа. Аав нь ханага. Аав нь өөр айлын мэргүүл явж байгаа даа баг. Яа. Туршлагатай цаадах чинь тий одоо тэгээд хэрэгээ гарах гал үзэл явсан да цаадах чи. За. Энэ хэдэн өнд гаргасан бэ? Энэ маань одоо ингээд 6 өнд гаргасан. Энэ одоо ингээд ерөөхдөө одоо ингээд тайлбарлах юм бол энэ шар өнгө байгаа зү. Энэ гоё шар өнгө пастел гэдэг. Аа. За тэгээд одоо энэ халтар одоо энэ ингээд яг энэ хээ байгаа зү. Одоо яг энэ хээ. Энийг одоо ихэд fire гэдэг. Яг ерөөхдөө харуул ингээд гал асч байгаа юм шиг ингээд fire гэдэг. Яг нуруу дагсан одоо энэ тийм нуруу дагсан энэ хар одоо энэ судлууд байгаа зү. Яг энэ хар судлууд энэ энчи гэдэг. Тэгээ энэ болохоор энчи pastel fire гэдэг morph. Ерөөхдөө могооны morph одоо ген ингээд өнгөцсөнд ингээд хадгалагдаж идэг. Тэгээ бас дотроо бас нуугдсан бас ген байж идэг. Тэгээ хамгийн сонирхолтой нь энийг одоо жишээлбэл энэ одоо special pipe болт гэдэг одоо энэ бас нэг юм morph байгаа байхгүй. Энтэй нийлүүлвэл энэ хоёрын дундаас юу гарах вэ? Тэ. Маш гоё сонирхолтой. Энэ бас юм амар сонирхолтой гоё зүйл үүдэг. Юу нөө таарлаад нэг хостойгоо байх юм уу хамаагүй ингээл үржлийнхаа үедээ өөр үржлийн үйлрэлтээ л ерөөхдөө хамт байна. Одоо энэ ч одоо ингээд дараад үсэх юм бол энэ дэр халуун байгаа. Тэгээ энэ хавьд ингээд дараад үсэх юм бол сэрүүхэн. Тэгээ могооч ингээд сэрүүцсэн үедээ халуун цэг дээр ирээд тэгээд ерөөхдөө халууцсан үе дээр ингээд сэрүүн цэг дээр ирэх ёстой. Ингээд байнгын хамттан тижээгээд байх юм бол одоо тэр нөгөө халуун хүүтэн цэгээ булаацалдах нь шүү дээ. Тэгээд ерөөхдөө стресстэй ерөөхдөө хямраад ирдэг гэсэн. Тэгэхээр могоог ерөөхдөө ганцаараа гинтэж чинь гэсэн. Энэ хоёрын хувьд л энэ ингээд Enchi Ivory гэдэг юм цагаан. Энэ болохоор Spy Butterby JHI гэдэг юм morph ба. Энэ хоёрыг одоо ерөөхдөө нийлүүлж үзгээл одоо хослуулах гал хооронд нь танилцуулаад ямар ч хамт хийсэн байна. Одоохондоо сурагч юм байв лээ. Гэхдээ энэний үржлийн юуг нь кулинг нь сайн хийж чадаагүй. Нөгөө байгаль дээрх үржлийн улирлын би одоо яг энэ дотор хэмлэр хийх нь шүү дээ. Тийм байна тий. Температурын яг тухайн яг улирлт нь ямар байдгүй тий. Ингээ борооны улирлт хүүтний жоох сэрүүх Африкийн сэрүүх улирлт байдаг. Үржлэг юм үзрүүчэлтэй ортохгүй. Тэгээ өдөр нь нэг температур, шөнө нь бас нэг температур багаар унгаана. Тэгж байгаа дахиад багаар дээшлүүлнэ. Ажиллагаа. Тэгээ тэрий ч одоо тэгэл яг энэ юугаар л термостатаар л хэмжил. Тэгэл явна да. Энэ эдгээр ингээ усны сав. Би нөө бичлэг хийн гэхээр бүгднийх нь ус мөсөнд агаад ингээ цэвэрлсэн байна. Энэ усан дотроо байгаад өөртөө дуугаал юм чинь гэсэн. Тий. Одоо хичээлүүд энэ могоодоо ингээ усан дотроо ингээ ороод хөвтөх хэмжээний юм савтай байх хэрэгтэй. Ингээ энэ дотор дүүрэн цэвэр ус байна. Тэгээд ороод хөвтөн бас эндээс аваа. Тэгээд чигт бол өөрөө ингээ юу яач н ороод хөвтөж чинь. Ерөөхдөө могоод бас чиг дутах юм бол могоо бас айгүй амархан яардаг.
Тэгэхээр чиг температур хоёрыг нэлээд нарийн барьж ийн юм тэр. Аа. За эдгээр маань тэгээд одоо эдж тийжлийн хувьд юу зооглох вэ? За манай хамгийн том бол энэ бол одоо туулаа идэж байгаа. Туулаа бүжээ идэж байгаа. Дөнгөж яг нөгөө юунаас гараад энэ тавьж Улааны хэлцрээр гарна ахна шүү. сүүлээрээ орооч гацаачж байгаа. Энэ нэг 600 г 800 г орчим туулаа идэж байгаа. Яг харахны сайт чи өөрөө хамгийн макс 400-500 дүү. Тийм байна. Яг харахныхаа хамгийн том сайзнаас гараад тэгээд туулаар орж байгаа. Манай могоонод бол ихэвчлэн хөлдөө бол ит. Амар тоол биш шүү. Тэр нь амралтаа нөөцлөх боломж. Хөлдөө гэхээр нь одоо жоохон бас гисгэж мэсгэж өгнө. Тэгж гисгээг л өгч. Нөөцлөхөд аа. Нөөцл нь хадгал. Байнгын идэт байхаар бас тэгээд бие мэдэн нөлөө янз янз төрөл зүйл янз янз. Одоо энэ ингээд bow constrictor гэдэг энэ байгаа. Энэ жоохон хотод мó. Python-гууд бол Python бол ердөөсөө матар гэсэн. Ер нь бол дарааллаад 2 3 холоонч идсэн ерөөдөө яах ч. Энэ бол жоохон зайтай өгөх хэрэгтэй энэ бол. Жоохон тэгэл ховны ходоод өчлөөд насны бүхэн моддаг шиг нэг тиймэрхүү юм болол чамс ходоодор явна л гэсэн. Ерөө хоолоор шахах юм бол. Тэгээ эдгээр чинь бас таргална. Таргалахаараа бас ингээд идэхгүй болох уу? Идэхгүй бол дээрэс нь ингээд зүрхээ барьчих гэдэг таргалсаар байгаа. Тэгэхээр бас хамаагүй их хоол гэж болсон. Тэгэхээр заавал нэг хөдөлгөөнтэй ингээд фитнес хийлгэнэл гэсэн үг ердөөсөө. Яагаад яаж хийлгэх вэ? Эдгэрчүүд ингээд гифтэл шүүн ингээд нэг жоох явна. Тэгэл гифтэлнэ. Тэгээ эдгээр чинь ингээд нэг нэгээр нь аваад банда ус дүүргээл тэгэл усанд бүгдийг хийгээл сэлүүлээл ингээд эдгээр чинь фитнес гинэ шүү дээ. Нэг 30 минут баан дотор сэлж байгаа л гарч ирсэн. Ер нь бол 7 хоногт нэг удаа. Тэгээд яг бүх авах чиг хөдөлгөөн бүх юм ингээл аваа авчт юм да. Тэгээ өөр одоо жишээ нь заавал одоо махан эдчтэн гэж байх уу, холимог эдчтэн одоо ногоо могоо иддэг могоо гэж байх. Ногоо могоо иддэг могоо гэж байхгүй. Зүгээр яг загас мэлхий иддэг могоо гэж байна. Тэд нар бас жоохон илүү амар, хоол нь илүү болцсон илүү амар. Тэгэл өөр нь хөвчлэн тэгэл шувуу туулаа харах хулгана ингээл юм да. Тэгээд нөгөө хөлдөө бүжин одоо зарж явах уу? Зарлаа шүү дээ. Тэгээд одоо яг хүмүүс ингэ сонирхож байгаа байна тий. Одоо бүжин үдэг гэж туулаач үү? Юу гэдэг юм блэ? Угаасаа махны чиглэлийн туулаа гэж үүд юм блэ? Бага том. Тэд нар чинь тэгтээ дөрвөл ерөөдөө маханд явж байгаа. Зориулэгт. Хизээ яаж цааш нь оруулах нь сонирн биш байгаа юм чинь. Тэгэхээр захиалга өгчүүл ерөөдөө тэгээ. Тэгээ шууд авид ирдэг тий. Яг харах мархаа бол бид нар чинь хулган болгоно бол өөрсдөө үржүүлжтэй. Тэрнээс дэрий чинь тэгэл энд тэнд байнгын зарна тэгээ ингээ тийм болов юм байна. Тэгэхээр яг би нөгөө голонд тэгж асууж байгаа нь нөгөө шин сонирхч хүмүүс мэдээж амьд бүжин өгөхөөр хэцүү тий. Тэгж бодож иж тэр бол яалтчгүй нөө нэг няцаадаг яг шин сонирхч няцаадаг хамгийн тэнгүү тэрний оронд одоо мэдээж хөлдөө хоолнууд ирдэг болсон тий. Одоо илүү амрны гүлчгийг хийж чинь урдаас нөгөө хөлдүүгээр зөндөөнөр ороод ирж байгаа шүү дээ. Тэгэхээр бол бас нөгөө шин сонирхч хүмүүст бас няцаах нэг үндэслэл гайг болчихсон. Ердөөсөө манай одоо яг энэ хевлэр явагт мөлхөгч юм чи тэр хамгийн гол асуудал нь тэр хоол хүнс. Тийм шүү дээ. Ердөөсөө дандаа дулаан орны. Яг ясам дээр эднээс илүү хоолыг бид тэждэг хөхгүй. Хоолн дээр нь бүх анхаарал, бүх харцлага ингэ явчихдаг хөхгүй. Эднэр яг ингээд ингэсгийг явж. Гэвтчихэл үү. Гөрүүл бол бас яг тийм шүү. Ердөөсөө гөрүүл тижээж байгаа юм байхгүй. Ердөөсөө тэгэл үр торгоо шавь тижээж байгаа. Эдвармод. За энэ дулдгнууд очиж чараа тий. За тийм. За энэ бол бичлэгийн их гол нөлөө үзүүлсэн нөхдөд энд байна. Бэбинүүд. Энэ төрүүлж өндөгнөөсөө ингээ гарсан төрүүлээд өндгөө бүр орхио авцсан гурван байна. Энэ бол нэлээд ингээд юу хийцэн ингээд хэлбэрээ болоод нэлээд одоо том болцсон гэх юм уу. Одоо ингээд ихний гуйжилтаа хийхэд 3 4 хоног дутуу байгаа. Одоо эднэр ингээд энэ өнгнөөсөө өөрчлөгд. Энэ гэхэд одоо жишээлбэл хамгийн цайвар байсан. Одоо бүр гоё болбор шар болж байгаа. Зөө. Тийм энэ яг нөгөө нэг түрүү би хэлсэн нөгөө пастел гэдэг нөгөө нэг ээжийнхэн шар өнгө шүү дээ. Тий. Эцэгт нь бас байгаа байхгүй. Тэгэхээр хоёр талаасаа пастел ген нийлэхээр супер пастел бол авчихна. Тэгэхээр эцэг их хоёроос илүү гоё тод шар
бүр лимон шар болно гэсэн үг. Аа. Эдгээр ерөөхдөө бүгдээрээ тийм байна. Яг өнгө нь хизээ хуржиж 2 3 удаа гоожж байгаа л улам тодорхойл ингээл. Тий. Тэгээд яг юунаас цааш өнгө нь хизээж хуурахгүй гэдэг Тэгээ явж байгаа дахиад жоохон цайрна. Аа. Бүр адуулт бүр яг насны түрхээр цайрна. За энд одоо яг ингээд хоёртой ингээд яг өндөнөөсөө бүрэн яг дөнгөж гарцсан шинэхэн ингээд 3 зулцаг ингээд яг хоёрыг хүлээж авлаа. Аа. Юу ингээд могоо ингээд одоо хүний биеийн дулаанд ингээд хамаагүй хүрээд ахаар бас юм одоо өвчлөх, эмзэглэх тийм зүйл байгаа юм. Гайгүй зүгээр заримдаа ядаргаатай санагдаад жоохон хамгаалтын горимж шилжинэ. За бастай. Нэг сүүл гарсан хэдийн эдээсээ нэг жижигхэн биш үү? Нэг жижигхэн биш тий. Гэхдээ нэг хөдөлгөөн жарай жоохон тийм удаан тийм нэг байгаа байдал нэг тийм байгаа. Ярэ нэг жоохон сул дураа байгаа. Энэ бол бүр ингээд нэт ингээд. Тийм байх тий. Эдгэрнээс ч хөөх хатцсан. Эдгээр ч арай уучралцсан байгаа. Эдгээр одоо хизэнээс хоолж эхлэх. За могоо яг дөнгөж өндөгнөөс хагараад тэгээд 7-10 хоногийн дотор ихний гуйжилтаа хийдэй. Аа за. Тэгээд ихний гуйжилтаа хийсний дараа ерөөхдөө хооллох бэлэн болт. Тэгэл ихний хоолыг нөгөндөө. Тижимэр санагч. Нэг орчил тэгэл хар нүхштэй. Тэр чигээр явна штэ. Нилээ нөхөр орцол явж байгаа л да угаасаа. Загас гэсэн бас л эвгүй шүү дээ. Айгүй. Зүгээр бэлээ би материал тийжээ. За энэний хүүсэн шалгаж үзье. Аа за. Энэ баг дээр 90 минь мэдэгднэ. Гэтэ ингээ яг нилээ биеийн сулруулж хийдیں۔ Чангараад байна тий. Чангараад гаргах зэрэг нөө. Гайгүй суларч байна. Охин байна уу? Охин байна. Яа. Ир бол ингээд хоёр тишээ бүр ингээ улаан. Супер файрлай охин байна. Энэ бас янз бүр юм. Одоо яг энэ шиг л эднэр шиг л шүү. Яг энэ. Оо зөө. Одоо энэ дүр бол энэ бол жоохон барал. Тэг. Энэ одоо ингээл яг тэр өнгө нь ихэд ингээл орж нуранаас ингээл орж ирэл явж байна да. Вау л та. Монгол төрсэн анхны Python годтой наталчаа. Энэ Монголд өнгөрнө. Хааш. Ад ер нь эцдүүд нь тодорчсон гайгүй юу? За эхнээсээ ер нь тодроолгаа. Яа, манайхан ч бас шургуу улсууд штэ. Энэ хамгийн гоё юм гэх юм да. Энэ одоо бүр гоё л. Энэ бол яг ингээд одоо ингээд жишээлбэл одоо morph market гэдэг калькулятороор тооцоо дураар үзэхэд яг энэ эцэг гэхээс нь гарч байгаа ерөөдөө хамгийн үнэтэй morph гэх юм да баг. Одоо энэ 6 дундаас тий. 6 дундаас. Ийм юм байна шүү дээ. Пөө. Би нэг чичээ гарч магалаа ийцнэ. Одоо ингээ хараад. Мөрөө харцсан чи варг л штий. Варг л угаасаа юм шиг. Чи энийхээ зургийг тавьчих юм шүү гэж. So head. Яа. Одоо эн чи одоо ингээ бормор нь хүртэл биш тий. Юу гараад ирсэн байгаа юм. Одоо ингээл бид нар ч одоо ингээл үздэг байхгүй. Одоо энэ ингээд morph market гэдэг сайт байгаа юм шүү дээ тий. Одоо ингээл одоо яг дэлхийн зах зээлийн үнэлгээ энэ сайтн дээр байдаг байхгүй. Ингээл. За тэгэл одоо ингээл эдгээр ч одоо генийг одоо хийгээл. За одоо хоёр нь хос. За ээж нь пастел энчи fire own special pastel
аав нь нэлээд цолгон шиг ихтэй нөхөр байгаа. За ингээд энэ хоёрыг тооцоолоор гарах хүүхдүүд нь ингээ гараад ирж байгаа. Оо зөө. Тэ наад барьж байгаа нөхөр чинь Энэ догоор л баг. Энэ Superfly энэ яг 2 fire ген яг гоё нэлсэн бол саяных бол гарах болсон. Superfly. бас нарийн учиртай байна. Жиггэн нэлтэй нэг донтолмоор ирж байгаа шүү. Яг юу гарах нь мэдэгдэхгүй. Энэ жишээлбэл одоо тэгэл тэр шүү дээ. Тийм уст. Тийм уст. Амар. Гэхэвчлээ одоо ингээд явчихар чаа би одоо жишээлбэл за би одоо энэ охинтойгоо юу нийлүүлвэл ямар генийг олж нийлүүлвэл юу гарах уу гээл. Тийм байна. Тэгэл явчих шүү дээ. Тэгэл өөрхөн хүссэн сонирхсан морфо гаргаж авахын тулд тэгэл цуглуулаа. Тэгэл дараа ирэхэд бүр амар болцсон шүү. ийм их юм болт юм да. Дараа ихтэй битгэлцдэг очоод их юм дэлгээч. Яаш. Монгол Загас руугаа л жоод өгч явъя. Төгсөрч явъя. Энэ бол янз бүрийн юм байна. Тийм байна. Тийм байна. Наач одоо ба хараад янзын энэ би биширж байна. Наач ялчгүй юм зэ. Тэгээ одоо болоогүй. Наадвал ч юм уу эхнийхээ гуйжлтыг чигээгүй амт. Эхний ингээ гуйжаад үүс дөнгө ороход яагаад ч гэсэн тийм. Энэ нөхөр одоо юу болоод байна? Экватор болоод байна. Экватор тий. Одоо нэг өндгий гаргаж байгаа тий. Тийм одоо энэ ч одоо тэгэл 53 дахь хоног дээр манай чаагарлаа. Энийг одоо яг 31 дээр барьж 53 хоногс. Одоо гарцаас нь температурын жоохон манай нөхцөлч нөгөө тог тасрах гэж айгүй том эрсдэл байгаа шүү дээ. Тэр үед одоо яах вэ? Яг Цельсийн 31 дээр. За. Тог тасарчаар за хэдэн цагийн тог тасралтыг бол дисчих бах тий. чинь. Хэрэл хэдэн загстайгаа адилхан дог ус тасархаар л. За энэ өндгөн тий. Сансныг бодвол бас бат бөх хөдөлөө чи. Манай эхнэр чи би яг ингээл жоохон ингээд эдрэгчд биод ингээд хүлээж байгаа шүү дээ. Бүр ингээл өдөр болго би чи ингээл солиорч шахах ингээл хараад тэгэл яг гинт ингээл цаарад ирсэн чинь амар сандраад тэгээ баярлах сандрах зэрэгцээ тэгээ нөгөө эднээсээс нөгөө хайчилсан гэдэг хөхгүй. За. Гимтичмээр санагдаад. Тэгээд гар салгалаад болтгоо. Тэгээ манай эхнэр бүгдийг ямарчсан. Ихэрч авсан. Могоны анхны хайчин хийсэн хүн бас болсон манай эхнэр. За тэгээд энэ одоо ихний гуйжлын дээр хол шүү дээ. Тэр ихний хол одоо юу бах вэ? Ихний хол одоо пинки хамгийн жижиг сайзны харах хөвгөндөө. Пинки. Эхний удаад бас амьд юм барилсан. Энэ бас гал асах гал байгаа юм да. Өнгөцсөн бас л. Энэ чи fire гарч тийм бай тий. Хамааг ялгагдт юм тий. Тэгэхээр тэр хамгийн жижиг сайзтай харт гэх тэр нөгөө юу хөлдөг нөх үү? Тэр хөлдөг нь эхнээсээ хөлдөгөө нөгөө сургачвал ер нь их зүгээр. Тийм байна тий. Юу эхлээл ерөөсөө хурц тод өнгөн илүү одоо сонирхогч түлхүү сонирхоод эхэлж байна уу? Бараа өнгөр байна. За яг анх сонирхож байгаа хүмүүс л мэдээж зэрэг хамгийн хурц тод өнгөнд татагддаг. Тий. Тэгээд ингээ явандаа бүр ингээ ороод ирэх юм бол тэгээд яг өөрийн гэсэн яг нэг чигээ болоод яг тэргээр тэгээд зүглэг авчихдаг. Загас тэжээдэг нөхдөд чи тий. Баах юм хольж гой харагдсан болгоныг өнгөтэй тод өнгөтэй болгоныг эдгээр чинь тэгээд бас ингээ жилээрээ ингээ тренд болоо гараад ирнэ. Нэг ингээл байж идэлтэл нэг амар үржүүлэгч нэг амар морф гаргаал ирнэ. Тэгэл тэр нь тэгэл хэдэн мянган доллар хэдэн зуун мянган доллар гэл бүүн болоо тий. Тэгэл тэр нэг хэдэн жил ингэж байгаа л ингээ явж идэл намдаал байж идэл дахиад нэг нэг аим шигтэй юм гаргаал ирсэн. Тэгэл тэр нь яваа. Тэгээд угаасаа хоббир болоо. Ер нь бол тий энэ бал Python бол ер нь бол зогсохгүй гэж хэлээ. Энэний хөгжүүлэлт бол дэлхийн хэмжээнд л бүр яах ч амар. Зарим могоонууд ч юм яг моф хэмжээнд тулцсан. Зогсцоо ирэхэд за үүнээс цааш ингээд газар үг байна. Одоо ингээд болигээд болцсон бас морфтой могоонууд зэ. За мэдээж л анти юм чинь бас нэг өвдөж үйл явц болно шүү дээ. Ер нь могоон ер нь ямар хөө өвчнүүд байгаад байна. Тэрийг ер нь хэр оншилж дээ. Тэр талын мэдээлэл нэлээд олон өвчин байх бах тийм мэдээж одоо манай загас жижигчнээс гэсэн мэдж байгаа. Ямар ч амтнд ижсэн
нөгөө өвчин гэдэг юм маань яг хажуу зогсож идэг. Тий. Анхаарал сулрахад л гараал юм дээ. Тэгэхээр ер нь ихэвчлэн тохиолддог өвчнөд ямар өвчин байдаг вэ? Ихэвчлэн тохиолддог өвчин бол юу вэ? Орчны одоо яг муу орчин төссөн. Одоо жишээлбэл хамгийн түгээмэл нь бол шингэн дутагдал. Бид нар чинь айгүй амархан шингэн дутагдалд орчин. Бид нар чинь одоо ингээл энэ хавард хамрын ингээд нүхнүүд байгаа зү. Эднэрээ ерөөхдөө ингээд орчныхаа чигийг ингээд бид ингээд авч явах хэрэгтэй. Хичнээн айганд нь одоо ингээд саунд нь байлаач гэсэндээ яг орчны чиг ус дутдаг мөн. За тэгээ орчны чиг нь хичнээн дутж байгаа дээрээс нь бүр усгүй хайчих юм бол тэгээд ерөөхдөө дуусан дөө. Тэгэхээр яадаг вэ гэхээр ингээд бүр ингээд арьсан ингээд хорч яваад бүр үрчээ гэдэгтэй бүр. Тэгж явсаар байгаа тэгээ хөрхөнд тэгээ хүчтэй дөө. Тэгээ манайх чинь нэг мал имлэг зэмлэгчид эднэр ч юм уу үзэх юм биш тэгэл нөгөө загастай л адилхан шүү дээ. Тэгээ яалтч бүгднийг нь өөрөө тэгэл бүр аа байг судлал ухаал тэгэл хэдэн өдрийн юм орчуулаад үзэл ухаал YouTube үзэл юм. Тэгж байгаа л ерөөдөө тэгэл өвчин болгоны ард гараал туршлагажаал. Тэгэл нэг хэсэг чи манайх гэж одоо тэгэл баг могоо имлэг маяг юм байдаг шүү дээ. Энд тэндээс нөгөө бага хүмүүсийн нөгөө нэг арчилгаа талцсан юмтад ирээл тэгээ чаваас тэгээ босоол тэгээ явдаг тийм. За одоо ингээд тэр бол хүмүүсийн нөгөө мэдхгүйгээс их шалтгаалдаг өвчин байна. Тийм мэдхгүйгээс их шалтгаална. За тэгээд бохироос шалтгаал. Одоо бохир гэдэг маань одоо бааз хийсэн цэвэрлэхгүй тийм. Ямар нэгэн байдлаараа цэвэрхэн байхгүй болохоор тэр бол бохирлоос гэж ойлгож байгаа. Бохирлоос шалтгаалнаа. Бас тэгэхээр өөр ямар өвчин байх вэ бохирлоос шалтгаална? Бохирлоос шалтгаалахаар одоо энэ хамрын үзүүрүүд уустай. Эдгээр нэг улаагаад болох чивчтэй. Тэгээ эдгээр чинь тэрэн дээрээс жоохон даарч мархам бол ханиад минут төрний. Үгүй юм бол ш. Тэгээд ингээд ившиг байн ингээл ившээгээл. Тэгэл нэг ившигтэй нөгөө нэг одоо хүнийхээ одоо нос цэр гардаг гэсэн ингээл зунгаарлцсан нэг юм ингээл амтан салж өгөхгүй ингээл заваарал биеийн зовоол юм. Тэднээс одоо эмчилгээний тулд жишээлбэл өдөр хамгийн дөрөнд ерөөдөө могоон өвчнийг одоо анхны тусламж гэх юм өдөр шөнийн ялгааны температур. Яг өдөр нь нэг жоохон дулаан, оройн нэг жоохон сэрүүх. Тэг гэрлэр өдөр нь гэрэлтэй шөнө харах. Тэгжиж могооны бие эсрэг үзэл ирэхэд жоохон дээрддэг. Аа тэр чинь нөгөө нэг юу байхгүй. Ерөөсөө л нөгөө ясмэлхий дээр хөдлөдөг шүү дээ. Өдөр нь жоохон гэрэлтэй халуун байлгаад оройн. Тэгэхээр нөгөө энэ чинь хүүтэн тустай юм туучаас орчныхоо температураар нөгөө боцин солилцоо явж идэг. Тэгэхээр шөнө нь халуун байгаад байх юм бол боцин солилцоо хурдан байгаа учраас амарч чадахгүй. Яг нэг онлын хувьд бол чи могоо мэдэхгүй л зүгээр энэ онлын хувьд нэг юм байдаг шүү дээ. Хамгийн анхны авах хэмжээ бол тэр. Тэгээ хоёр дахь арга хэмжээ тэгээд одоо усаар л хэмжлэн дээ хөвчлэн могоо. Оо за. Бүлээ усанд. Тэгээд эднэр чинь ингээд ус мус татах юм бол бас ингээд юу яа нөө хоол молоо чи баахгүй тэгээд бүр баас мас нь анзаарч явахгүй баахгүй зэрэг мангар утсан мэдэх байхгүй. Тэгээ нөөдөө төгжүүл үсээд гачаа болцсон нэр чи юу л баагааг болов. Тэгээл авчил бүлээ усан тэгэл 5 минут пир гэлж. Оо зөв. Ер нь ус л аягүй хэрэгтэй могонд. Тийм байна. Тэгээ бас нэг ердөөсөө нэг гайтай юм байна. Энэ mites гэдэг одоо хачиг гэдэг нэг. За. Яг нэг хүнд бол ямар ч юу яаж чадахгүй. Хор нь ямар ч нөлөө байхгүй. Яг энэ хайр стентний mites гэдэг. Одоо яг нэг шин загас авахд карантинлдэг штеп. Яг л тийм болно штеп. Эдгээр чинь шинээр энэ тэндээс авах юм бол тэгэл карантинлал. Тэгжээж л үзэхгүй бол нэг ингээл майчих юм бол тэгэл энэ тэраар тэр чигтэд сервисийг шаардлага. Нөө чи энэ тэнд булан тохонд нь ороод үргэлж. Тэгэл үржээл. Тэгээ эдгээр чи ингээл цусын цороор шимээлэн. Тэгсээр аваад мэдрэлийн систем байхгүй болохоор гэлж юм болоо. Тэгэхээр одоо тэр нэг гачиг шиг юм гарахад бол заавал бүр тэрээр юм 100% стап юм. Тэгнь. Тэгээ эднүсийгээ бүгднгийн өдөр болгон усан тийм. Өдөр болгон усан тийм. Тэгээ бид нар байгаа энэ хайрсныхын завсар шигдсэн майтнуудын хачнууд бүгдийг ингээд усан тэгээд живүүлж алхна шүү дээ. Тэгээ нөгөөдүүл нь ингээд усан дотор оронгууд явсаар гол толгой молгоор гараад байна. Тэнгүүд нь яг тэр хэсэг дээр нүдэн ингээд фейслинг төрөхөд ингээд орчих. Тэгэхээр яг агаар болгоод алцлаа юм л да. Юу тэгээд ус гэдэг чи одоо зүгээр шууд карантины ус бид нар чинь бодлоо зөөлөн ус гэдэг шүү дээ. Давстай янз янзын ус байна. Зөөлөн устанд тэгэл би одоо нэг одоо жимс угаагаад шууд нэг угаагаал нэг идчихдэг нэг жимс угаадаг хүнсний ногоомоо угаадаг тийм шингэн байд шүү дээ. Тэргүүр ирэхэд бүгд нь угаачдаг. Тэгэл угаагаал тэгэл тэрнтэй бүлээ усанд оруулаад. Тэрнийг юм асууч уу? Дээд цэгээр гол үтсэн үү?
Хооцоогүй шүү дээ. Дээцгэр. Яг юу Угаасаа юм байна уу? угаасаа юм байхгүй. Ихэвчлэн манайхаа зарим нь аяг тав байгаа шиг нэг л маш бага хэмжээгээр хийдэг. Дээцгийн чинь би болохоор бас 100% стап хийхдээ спонжоос үл дээцгийгэр угаад. Тийм бай тий. Тэг яах ч юу. Хүүхдийн биеинд нөгөө одоо тэр чинь яг зүлэхгүй савн штэ. Тэгээд дээцгийгэр угаасан чинь спонж угаагаад тавьж штэ. Нэг удаа дутуу гацсан. Угаа дээрээ баахан хөөстэй. Загс яач. Тийм. Сайн уу? Тийм шүү дээ. Угаасаа ч бас байж болох хэрэгжүүлэхээр юм биш үү? Саадны ойролцоог чи бөөнийгийн зоод дээр бол тэгэл дандаа дээдсэн. Дээцгий тий. Би жогоож үзсэн ер нь бол загс мохон дээр асуудал байхгүй. Тэгэхээр би сая нөгөө нэг Яг уу аяг шазуугаач ёо гэж шин нөгөө нэг жимсэж суугаад. Тийм жимс шууд угаагаад. Тэр болцоор яасан хөө би сая гинт бодохгүй юу. Бас дээцгийгээр угаадаг хүн байт юм болов яадаг юм бол гэж бодсон. Тэгээд асуусан шүү. За тэгэхээр ерөнхийдөө бол за тэр хачиг гэж нэг айх тэр өвчин байд юм байна. Шингэн дутаг. Шингэн дутгал гэж өвчин байд юм байна. За бохрих бохрын өвчин одоо нөгөө нэг энэ тэг мага андчгүй дээ. Тэгээ би энэ нуудал сенсорэл арчилгаа дотоод тэгэхээр fresh shade буюу бүтэн яг гой хувцаатай юм шиг гоож байгаа болчихсон. Дэлбэрэл нэг салбаагаал баг хуурж байна. Тийм л хэвчээ. Тэгээд ирэхээр л за энэ нөхөр ерөөхдөө хамгийн түрүү шигмэн даал одоо ингээл сенсорж эхэлж байгаа. Ингээл арга хэмжээ авчлах гайгүй. Ер нь тэгвэл ерөнхийдөө могоо бол арчилгаа сайн авдаг гэсэн үг үү? Тэг н амархан. Амархан. Тийм. Гэхдээ заримдаа бас хүндүүлчүүл бас яаж тийм шүү дээ. Мэдээж өвчин тий. Тий. Тэгээ бас эдгээр чинь хоолны дуршил гэж бас нэг хогийн юм байна. Хоолны дуршлаа. Тий. Яг ингээд дөнгөж төрсэн амьд ялангуяа. Эдгээр чинь байглаас бас нэлээд холдсон байна. Тэгээд ингээд хоолоо идэх гэж ихний хоолоо идэх гэж одоо 80. Би ч одоо эднэрээс одоо хэдийн одоо тэгээд эдэн өөрөө хоолоо хамгийн түрүүлээд авахулаа гэж одоо бүгдээр авчаасаа гэж хэлбэраал авчихна. Тэр авч чадахгүй бол тэгэл яг моог чихдэг хоолыг. За. Шууд ингээд амруу ингэж үрж байгаа л. Тэгэхээр бас муу зан сарч тий. Яг тэгээд яг нэг амин юм аа тэгээд ингээ хоолоор нь оруулаад ингээд энэ авир нь оруулчих юм бол ингээд өөрөө ингээд ажиллаад орчих юм бол цааш тэр нэг агуул гэсэн. Эхлээд эхнийхээгээ л идчих юм бол тий. Эхнийхээгээ идчих юм бол ер нь идчих шүү. Тий, ер нь би ч нөгөө загсан. Нөгөө матар ушид хоолоос гарчгаар бас нэг ингэж аминд их хөтж жагаад нэг хоол игээд нэг идүүлчүүл бас нэг хоолнд орчих гэдэг шиг үлээ. Тий. Тэр үедээ л орох юм да тий. Тэгээд нөгөө түрүү ярьжсэн нөгөө могоо гүрэл мөрлийг бодох юм бол нөгөө UVB хэрэглэх UVA нэг айх тэр хэрэглэхгүй байж болдог гэсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө тэрний хамгийн асуух гээд байгаа юм нь нөгөө амьтныхаа үс яс тий тэр үдийд тэрнээс нөгөө анд юмуд авдаг. Тийм одоо бүх кальци авчиж. Тэгэхээр одоо миний харж исэн болохоор одоо ингээ нөгөө гөлчгийн мөлчгийн ингээл юунууд урдаас ирдэг шүү дээ. Ингээ хөлдөө юмуд тэр чинь болохоор юус үсдэггүй гэж зулцсан юм гэж шүү дээ. Тэгэхээр одоо тэрийг яаж зохицуулна гэсэн үстэй амтны одоо хамаагүй тэгэл тэр чинь яснаас нь бүгд өвчж байгаа. Яснаас нь би бол үстэн дээр амар тийм юу гэдэг. Үстэн дээр бол гайгүй. Ер нь бол хамгийн гол юм нь ясандаа л үт юм лээ. За. Тэгээд яг нөө дотор ирэхтэй яс хоёр дээр л хамаг бүх юм бол ял тэр төсмөө яснаас бол баг бүх юм авчдаг гэсэн. Кальц, D витамин. За. Тэгж яхад бол эднэр бол гайгүй. Гүрэлчин болохоор заавал хоолн дээр нь кальц цэцэн. Тэгээд заавал гэрлээр шарж иж ирэхэд амьддаг. Хаяа болохоор хаяа нэг яг юу би энэ төр тавьчих зүгээр. Яг шаардлагагүй ч гэсэндээ бас нэг тийм гэдэг утгаараа. 100 бол яг би хаяас авч гардаг чи. Балкон дээр хөрөх юм гэж үгүйсэл. Нар үзээ. Шалаад тэр. Тий. Хөрөх юм болгоч тий. Тэгэхээр одоо энэ нөгөө нэг ямар ч амтнд байгаад юм да нөгөө одоо эрүүл байхын тулд те нөгөө зөв хоолол гэдэг юм хамгийн чухал болж байдаг шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо юу гэдгийг могоо яг одоо жишээ нь одоо чиний жижигсэн могоонуудаас 7 хоногт одоо ер нь хит хооллох уу те эсвэл сардааны хоолдог ч юм 7 хоногт хоолдог ч юм уу те би болохоор 7 хоногт хоолдог юм бол гэж сонсч ирсэн байхгүй. Тэгэхээр тэр нь могоо олон дэр өөр байд юм уу? Хэмжээнээс шалтгаална та. Зулцсан могоонууд бол яг эд өсч яваа хоолт ижил айгүй хэрэгтэй. 5-7 хоног барай авчихдээ.
их их могоо. Тэгэл могоо томрох тусмаа хоолны хэмжээ томроод хооллох зай холддог. Тий. Холдохдоо ер нь хамгийн урттай хэд болох вэ? Тэр сард 1 мэг байж болно шүү дээ. Оо манай энэ могоо дижиг шиг шүү дээ. Уяа байхгүй хөдөөгаад явд юм шиг тий. Тийм шүү дээ. Мань мэднээс 7 хоног явж нөгөө хитэн амтнаа санаа зовоод нөгөө ч одоо яаж байгаа бол ус мусны яасан бол тий. жаргах юм шүү. Сар хооллохгүй нэг чинь тэгээд Би ч нэг хөдөөгаад явдаг ш. Тэгээд загс нэмэлтээр 6 сар бол ерөнхийдөө могоо үл даацна. оо за. тийхүү. Тэгтээ бол мэдээж нилээн холчих тий. Нилээн дахлаа нунаа тий. Гэтэ амт л явчих. Тэгээд арчилгаа авах юм бол сэпэр босоод ирнэ. тийм кейс бол байгаа. Яа. 6 сар хийгдсэн. Жил хаягдсан. Ой. Өөх 300 Могоо алдчихв. Алдаа шүү дээ. Ер нь бол нэг гин алдны. Тэгэл нэг л өдөр тэгэл түгжээгээ түгждэг юм да. Тэгээ манай эдгээр чинь амраа том болохоор тэгээ энэ тэнд жижиг. Их бах тий. Тэгэл манай хүмүүс аваад хийчихнэ. Тэгээ жижигхэн бүр нэг коллабрит жижиг могоонуудын золцсон болгоч юм бас маань хэрэг шүү дээ. Тэгээ манай хүмүүс чинь бас нэг яг ямар могоотой харьцаа мэднэ. Би бас ерөөхдөө нэлийн заагаад тавцсан. Тэгээд байгаль дээрх бол могоотой бол ерөөхдөө яг энэ тийм тэр тийм өнгөтэй хортоо мартаа гэдэг ерөөхдөө бас мэднэ. Тэгээ манад ирж байгаа могоонуудыг бол бас бүгдийг мэднэ. Тэгэл ерөөхдөө манай хүмүүс чинь манай багчаа одоо дөнгөж 3-4 настай. Тэгэл жижигхэн могоонд чинь барьж аваад энэ тавьчих гэдэг. Тэгээд бас миний жижиг могоод тийдэг бас нэг шалтгаан байна. Том болохоор тэгээд амар байдیں۔ Оо эдгээр чинь тэгээ болох болчихсон дээрсэн. Тэгээд алга боллоо гэж бодоход тэгээд яг энд орчих юм гэвч. Одоо нэг юм бид штэ 100 мөн болоод явахаар манад ч нэг бамбоо шорт гээл нэг хүмүүс шуугаад идэг. Тэрэн дээр одоо нэг хүмүүс зөвлөгөө өгөхөд юу байна? Одоо сонирхож байгаа хүний хувьд манай Монгол орны ер нь могоонууд гэж юу байна? Монгол орны могоонууд ч бас гой сонин могоо байгаа шүү дээ. Одоо нөгөө нэг яг бамбаа шорт, аршааны могоо гэдэг хамгийн илбэг гэдэг могоо тий. Усны могоо гэдэг бас гой могоо, натрикс гэж манай сэлэнгээр байдаг энэ Орсын хэл мэлэгт Орос тус байдаг тийм гой могоо манай их утрахтай жидэг шүү дээ. Тийм. Та хэд бас очиж үзвэл бас сонин юм их харна. Их утрах ч бас айгуу сайн мундаг тэжээдэг. Тэжээлт нь бас амар. Тэгэхэд ерхэд намайг бодвол ерхэд одоо ингээд хөрс урамлтай илүү харцдаг. Амтантайгаа давхар. Тэгэхээр бүр тогтчлтыг бүр угаас зэрэг мэрэгжлийн лаг гэдэг юм. Тэгэхээр одоо бас нэг энүүн дээрээс улбаалаад нэг юм асуумаар байна л да. Одоо Reptile сонирхчдын групп гэж байгаа шүү дээ. Дөрөв мэдээ нэг экспертүүд нь байгаа тий. Тэгэхээр одоо тэр экспертүүдээс одоо тижээж байгаа одоо могоон дээр ч юм уу одоо та бүхний тижээд амтаас гаргасан одоо амжилт. Одоо энэ бол таны амжилт. Энийг бол ингээд энэ бол миний амжилт. Ингээд боожуулаад төлөв авчлаа тий. Монголд анхны гэсэн нэрийг зүүчлээ. Тэгэхээр өөр тийм нэг юм одоо энэ группийн экспертүүдийн гаргасан амжилтууд ямар юу байна? За миний хувьд бол яг могоо биш. Би ч одоо яг Python төрлөг ерөөдөө анх ингээд үржүүлээд яаж байгаа. Энэ төрлийн могоо шүү дээ. Зөвхөн энэ төрлөг. Манай Чука гэж чи ерөөдөө яг өнгөрсөн жил чинь нэг юу авсан шүү дээ. Яг Монголд анх одоо гаднаас орж ирсэн Монгол биш могоонууд яг жинхэнэ анхдагч Чука гэж Corn Snake зөвлөлөд арчлаад яг бүх процессыг нэгээд бүгдийн амжилттай гаргаж ирсэн байх юм аа. Чука гэж айгүй мундаг. Чука гэж ер нь бас айгүй их төлөвлөд шүү дээ. Хамелеоныг үржүүлсэн, ястмлхийг үржүүлсэн, одоо бүр Corn Snake-ийг ингээ үржүүлчихлээ. Одоо тэгээд ерөөдөө Bearded Dragon-аас бас тэл гарсан анх. Оо зөө. Айгүй мундаг. Одоо манай бас группийн Ог гэж залуу чинь одоо хүний гар дээр байгаль дээр бол устцсан. Giant Gecko гэдэг айгүй ховор төрлийн өөрөө үржигтэй ч гэсэн амар хэцүү. Тэр утгаараа ерөөдөө устдад алга болчихсон. Одоо хүний гар дээр нэг хэд юм байгаа. Тэд нар ингээл явж идэг. Тэрийг Монголдоо ямарчсан зорж оруулж ирээд авчраад тэгээд бас үржүүлээд саяхан нэг төлөв авсан. Тэр бол бас маш зөрчилтэй амжилттай байгаа. Хэд байхгүй. Тэгэхээр бол бас нэгээр энэ ховор амтны гэжээгч энэ одоо юун дээр ингээл төл амны гэдэг бол тэр аюу тум амжилт болчиход байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Манайхан бол сардаа нэг л авчлаа гэсэн тийм. Асуудал биш. 14 хоног авч байгаа. Тэгээ бас тэр
одоо салбар болгонд л ингээд хүмүүс байна тийм. Овор нандин загас үржүүлж байгаа хэцүү загсыг үржүүлсэн мундаг байгаа шүү манайхан бас. Тэгэхээр ер нь бол яг энэтэй улбаалаад одоо мэдээж ингээд advertising нэг бид тээр болон нээсэн нэг бичлэг оруулаад тэрний хойш зогссон байж одоо хоёр дахь бичлэг нь орж байгаа юм. Тэгэхээр тэр бас advertising группийн хүмүүс үзчихвэл дараа танаад чич магадгүй шүү. Залгаж иж магадгүй шүү гэх юм бол бид тэрийг нааштайгаар үзэж аваарай гэж хэлий те. Чи бас өрөөлөрэй. Тийм манайхаа ерөөд бас өөрсдөө танилцуулаад ингээ одоо явах хэрэгтэй ялч одоо энийг өөрсдөө салбарыг танилцуулах хэрэгтэй. Тэгвэл одоо эдий чинь одоо pet буюу гэрийн тэжээвэр гэхэд одоо манайхны хувьд бол хүлээн зөвшөөрөх хадлага ер нь жоох хэцүү шүү дээ. Тийм одоо ер нь бол тэг комментуудыг уншихад бол тэгэл бас амар харанхуй юм. Тийм. Энэ дэлхийд одоо бүр ингээд том ингээд юм бүр салбараараа хөгжөөл байгаа юм манайхан ингээд янгууд наад могоо байгальд та нар өстө байгаль эхлэгийг алж юм малж ийн гэж хүмүүс аягүй шүү. Хүн гэхээр л нэг юм хийж болохгүй. Заавал тэгэл нөгөө нэг юмд баригдал тэгэл наад мод байж ах хэвээр. Тэгэхээр одоо нэг ямар ч амтан дэж дүү хэрвээ хүмүүс үзчихвэл бас нэг юм хэлмээ санагдаад тийм. Энэ бидний тижээж байгаа загас ч юм уу энэ могоо ч юм уу эдгээр бүгд нэг халуун орны амьд та. Монгол орны экологийн экологийн алдуулах боломжгүй. Ямар ч болох. Өөртөө нэг амьдрах чадваргүй гэсэн. Тийм кейс байгаа. Бас тийм харамсалтай тохиолдол байгаа. Одоо нэг мухарс үсгээс болоод одоо ингээ байгальд 50 наачд бол усын орлуулсан боллоо гэл. Тэгээд могоо ингээд хэмрээ ондор явж тавьсан тохиолдол. Тэгээд тэрсэн тэгэл дороо. Үгүй яа тэр чи тэгээд амьдрахгүй яагаад ч амьдч байна. Одоо жишээ нь бас нөгөө тотижээдэг болсууд алдаал тэгэл гаргаа зүгээр л нэг шаазгай хэрээнд барилчих жоохгүй. Тэр чинь уусаа Монгол эрс уураа амжилттай учраас та бүхэн битгий санаа зовоорой. Энэ Монгол туулгалт би нэг материал заасан айдас чи туулгал хийж туулгалаар баттай болж ингээд бас нэг комментэр загижсэн хүмүүс байгаа шүү. Уусаа тийм байхгүй шүү. Судлаа тий. За ер нь бол ингээд энэ хүрээд одоо манай нэвтрүүлэг жаргал тийшээ хандж гин тийм ээ. Тэгэхээр хамгийн сүүл одоо нөгөө ийм бит хоёрын асуугаагүй тий өөрийн хэлийг гэж бодсон зүйл байвал одоо микрофон таны гарт. За манай одоо ингээд шптайл хэвлэр явагч мөлхөгч амьтдын сонирхогчдын одоо зүгээс 3 дахь жилдээ дараалаад хэвлэр явагч мөлхөгчд өдрөлөг зохион байгуулж байгаа. Тэгээ энийг ихэд бид жил болгон зохион байгуулна. Тэгээд жил болгон зохион байгуул 3 жилийн үр дүн бол бидний бол маш их байгаа. Сонирхогчд бас маш их байгаа. Тэгээд одоо энийг үзэж байгаа одоо хүмүүс одоо тий загаснасаа уснасаа магадгүй гарах гэж байгаа хүмүүс бол хурдан ороод ирээ л гэж хэл. Тэгээ яг энийг чинь хавсарч болно шүү дээ. Газар уснаа явж манай. Газар уснаа явж болоорой. Усуул байж л. Бидний бас ус байж байгаа шүү. Газар уснаа явж. Болчихвэл тэгээ хурдан ороод ирээ л гэж хэлээ. Тийм. За тэгээд өнөөдрийн дугаар бол миний хувьд бол аягүй сонирхолтой байна. Яа гэхээр би ерөөсөө энэ могооны тухай мэдлэг тийг байсан учраас ингээд могооны тухай ярилцаад ингээд бас мэдлгүүд өөртөө одоо тийм багч гэсэн ингээд мэдлэг нэмсэнд аягүй их баяртай байна. Тэгээд ер нь яваад сонирхож байгаа могоо өрвөл ер нь бол гэж нэгсэн бодолтой байна. За ингээд бидний урилгыг хүлээн авч ингээд даастагаар гэртээ уурж маш сонирхолтой дугаар бэлтгэсэн. Баярлалаа. За хоёрт зэ маш их баярлалаа. Тэгээд нэг уламжлал ёсороо ингээд цочиндоо бэлэг өгдөө. Оо за. Өшөгч чинь. За баярлалаа. Хүнд нэг юм бэлгэлтэй. За энэ коконууд оо тэгэлгүй яах. Эцэг манай хэрэглэх юм би энэ чинь ингээд эзэртэй бол яг хэрэглэхгүй. Энд чинь одоо манай нөгөө нэг жижигүүдэд нөгөөдөлт чинь. Энд чинь хамгийн гол нь нэг чиг аягүй сайн байдаг хөхгүй. За. Эднээс нь одоо бүгдийн тус жижиг юм тийм шүү дээ. Тэгээ эдээ юм өгсөн байна. Эдгээр чи яг ихний хэлж чинь тэднэр тэр энэ төр хэлэхэд юм байна. Би ч уусаа энийг гарч авъя гэж бодож ирсэн л та. Яар зөвлөө баярлаа. За тэгээд сая дэлэг маань бэлгээ өглөө. Тэгээд үнэхээр энэ дугаарыг хийхэд бол надад бол маш их сонирхолтой байлаа. Тэгээд дахин баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Хоёр ч гэсэн манад дэж одоо миний амьдтыг сонирхож үзсэн тул хүмүүст бас ингээ хүргэж чад маш их баярлалаа. За тэгээд одоо бидний өрөөг болохоор та бүгд мэдж байгаа. За зүгээр.
Бидний өрөө үе та хүн бүгд мэдж байгаа Монголын аквариумын загас маш олон болох гэж хэлдэг. Тэгэхээр өнөөдөр бол юу гэж хэлхийг бол та бүхэн ойлгож байгаа бох те. Монголын reptile сонирхчид маш олон болох болтугай гэж хэлье. За тэгээ. Монголын reptile сонирхчид маш олон болох болтугай. Баярлалаа. Тэгээд манай суугт лайк дараарай, шеэр хийгээрэй, subscribe дараарай. Нөгөө бити гуйлгаж ил да. Нөгөө энэ хуруу гуйлгаад ингэ би ингэчихэл та. За баяр та. Дараа уулзъя.